Жасан байна уу? За өнөөдрөөс эхлээд дэлхийн шилдэг номын цуврал гэсэн сэдвээр ярьж эхлэе. За энэ номууд бол дэлхийн шилдэг бестселлер болсон номууд. Дэлхийгээрээ уншиж байгаа хамгийн шилдэг номууд. За яагаад бид нар энэ номуудыг унших ёстой? Ярих ёстой юм бэ гэх юм бол чагуяасаа хаягдах. Дэлхийгээр юу уншиж гин үү, юу судалж гин үү? Ямар мэдлэг ухаан суралцж гин үү? За энэ бүгдийг энэ номууд дээр бичсэн байж байгаа. Тийм учраас цаг үеэс хаягдахгүй бай. Дэлхийдээ хөл нийлүүлье. Хамгийн шинэ мэдлэг мэргэжилтэд болъё. Амьдралын ухаанд суралцъя гэх юм бол энэ цувралуудыг алдалгүй бүгдийг сонсоорой. За өнөөдөр эхлээд анхны дугаар. За анхны дугаард Морган Хоазлын бичсэн Мөнгөний ухаан гэдэг ном. За энэ ном бол асар гайхамшигтай. 2020 онд хэвлэгсэн чагаасаа эхлээд бестселлер болж байгаа. Дэлхийн 50 гаруй хэл дээр орчуулгдсан. Одоо 8 сая орчим борлуулагдаж байгаа ийм домгийн ном. За энэ дээр юу бичсэн бэ гэх юм бол мөнгө олоход ухаан хэрэгтэй. За энэ ухаан гэдэг нь бол онлын хэлж байгаа юм биш. Амьдралын хар ухаан хэрэгтэй. Мөнгө олж чаддаг хүмүүс бол тарих толгойн сэргэлэн ухаантай IQ өндөр хүмүүс биш. Ямар хүмүүс вэ гэх юм бол өөрийнхөө сэтгэлийг захирч чаддаг EQ өндөртэй маш эгэлж ирэх хүмүүс. Энэ хүмүүсүүд бол баялагийг бүтээж чадсан дэлхийн хамгийн баян хүмүүс байж байгаа. За энийг судлаад гаргаж ирсэн. Ингээ энэ номонд нийт 20 зүйлийг бичсэн байж байгаа. За энэ 20 зүйлийн өнөөдөр маш товч тодорхой яриад явъя. За нэгдүгээр зүйл нь бол хинч галзуу биш. No one's crazy гэсэн ийм гарчтай байж байгаа. За энэ нь юу вэ гэхдээ хүмүүсийн мөнгөнд хандах хандлага байна. Мөнгө үрдэгч юм уу? Эсвэл мөнгөнд хэтэрхээ их хянаар ханддаг ч юм уу? Эсвэл дургуучдах ч юм уу? Эсвэл хэтэрхээ шундах ч юм уу? Янз бүрийн аран шинтэй байдаг. Хүмүүсийн аран шинийг ойлгох гэх юм бол мөнгөнд тэрхээ хандж гинэ гэдгийг харах юм бол бас ойлгож болно. Тэгэхээр энэ хандлага яаж ирсэн бэ гэх юм бол өөрийнх нь өсөж төрсөн орчин гэр бүлийн нөлөөлөлтөй холбоотой. 60 хүмүүс бол ядуу тарчих амьдралтай. Тийм орчин, тийм айл төрсөн. За ийм хүмүүс бол мөнгөний алдагдлыг бол маш эмжиг хүлээж авдаг. Мөнгө алдна гэдэг бол амьдралаа алдаж явахтай адилхан гэж. Гэтэл баян чинэлэг гэр бүлд өсөж төрсөн хүүхдүүд бол мөнгөний алдагдлыг маш тайван хүлээж авдаг. Ягаад гэвэл мөнгө алдсан ч гэсэн амьдралд нь алдчихна гэсэн ийм ойлголт ирсэн байдгүй. За энэ бол баяжиж чадах уугүй юу гэдгийг үндсэн хандлага. Яагаад бизнес хийсэн ч амжилт олохгүй байна. Хувьчаа худалдаж авсан ч гэсэн ашиг гарахгүй байна. Тэр төрөлхийн айдас нь мөнгө алдчих магадгүй гэдэг айцаасаа болоод бизнесээ өргөжүүлж чадахгүй байна. Хувьчааны унахтай жиргэл сандраад өөрдөө байсан хувьчаанууд зардаг. Ингээд эцсийн бүлэгдэн ашиг олохгүй мөртлөө өрн ордог. Гэтэл ийм сэтгэл живгүй мөнгө алдсан ч гэсэн амьдрал дуусчих гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл баян чинэлэг орчинд хүмүүжсэн хүүхдүүд бол ийм айдас байхгүй учраас хувьчаа унжсэн ч гэсэн сандраад хувьчаагаа зарахгүй. Компани алдагдaltaй байсан ч гэсэн сэтгэл санаа нь унтанд орохгүй. Эргээд босгооч чадна, эргээд үргэлжлүүлж чадна. За тэгэхээр энэ нэгдүгээр зүйлийг сонссон хүмүүс бол өөрийгөө шинжилж үзэх хэрэгтэй. Миний өсөж төрсэн орчин ямар байсан? Мөнгөний тухай ямар ойлголттой байсан? Энэ бол өөрөө ч одоогоо тодорхойлж ирэх гэсэн. Тийм учраас өөрсдөө дүгнэлт хийх үед яагаад ийм шийдвэр гаргаж ийнү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ нь арай миний өсөж төрсэн орчин эсвэл сэтгэлийн шархтай холбоотой юм шиг үү гэж эргэж харах хэрэгтэй гэсэн. Хоёрдугаард нь аз болоод эрсдэл, лак болоод риск гэсэн ийм зүйлийн талаар ярьсан байж байгаа юм. За амжилт гаргасан хүмүүс бол зөвхөн хичээл зүтгэл хийсний үр дүн гэж ойлгож болохгүй. Хичээж зүтгэх юм бол амжилт гарах уу гэвэл гарч болно. Гэтэл дээ шүү дээ. Дийлэнх мөнгөтэй баян хүмүүс бол азтай байсан гэдэг юм. Эсвэл нөхцөл байдал нь бүрлжсэн байсан. Яг тухай шүү дээ. За энэхээ эсрэгээр ядуурсан гэдэг ч юм уу бүтлгүүлсэн хүмүүсүүд бол бүгдөө залхууч биш, тэнэгч биш. Азад хараагүй боيو тухайн үеийнх нь нөхцөл байдал тийм байсан байж магадгүй. Жишээлх юм бол энэ номон дээр Билл Гейтсийг чийдсэн байж байгаа. Билл Гейтс бол Microsoft-ийн захирал энэ системийг хөгжүүлсэн дэлхийн хамгийн баян хүн нэг.
За энэ болвол бас энэ азан таарсан гэдэг. 1970 онд бол компьютерийн сургууль асарч өгөн байсан. За тухайн үед энэ компьютерийн сургуульд сурсан байна. За ийм аз таарсан. За мөн Bill Gates-тэй адилхан тухайн үед Kent Evans гэдэг хүн бас сурж ирсэн байгаа юм. Гэсэн ч гэсэн энэ хүн болвол ийм аз таарсан ч гэсэн ослоор амьсаалтсан байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр аз таарах хэвээр. Тэгээд тэн дээр бол бас эрсдэл байхгүй байх хэвээр юм байна. Азтай байсан ч гэсэн хэрвээ Evans-тэй адилхан болвол эрсдэлтэй тулгараад амьсаа алдчихж байгаа. Тэгэхээр ийм олон зүйл нөхцөлдөж амжилтанд хүрдэг гэсэн санааг энэ дээр гаргасан. Тэгэхээр чинь Bill Gates шиг болъё гэд Bill Gates-ийн зам төлөв амьдралын хөвчлийг судлаад яг Bill Gates шиг амьдрсан ч гэсэн Bill Gates шиг баян болж чадахгүй гэсэн. Ягаад гэвэл Bill Gates-тэй адилхан тийм жавшаанд харахгүй ч. Тэгэхээр чинь бусдын амжилтанд атаархад хэрэггүй гэж байгаа. Тэр хүн зүгээр л аж таарсан байт магадгүй. Тэгээ бүтлгүй явсан хэн нэг нь бас доромжлоод хэрэггүй. Тэр хүн зүгээр л эрсдэл таарсан байж магадгүй. Энэ бол Morgan Housel-ийн хэлсүүг алтан сургаал. За эндээс ямар дүнрэлтэнд хүрэх вэ гэх юм бол аз таарах юм бол мандаж бадарнаа. Харин эрсдэл таарах юм бол тэрнийхээ эсрэг байна. Гэхдээ аз таарж магадгүй хүлээгээд суудах юм биш. Энэ чавшааныг ошруулахын төлөө төрөл бүрийн зоригтой эрсдэлтэй зүйлүүдийг хийж их хэрэгтэй. Тэгжиж тэндээс нь ултай жирэг өөрт чинь хамгийн их тохирсон боломжууд гарч ирдэг. За 3 дугаар зүйл нь болвол never enough. Хэжээж хангалттай биш гэсэн зүйл. За энэ ямар санаа вэ гэх юм бол маш олон хүмүүсүүд мөнгөтэй, нэр хүндтэй, эрхэм мэдэлтэй болж чадахгүй гэвэл чаддаг. Гэсэн ч гэсэн тэрэндээ сэтгэл ханахгүй дараагийн шат руу шунж яваад тэгээд бүтлгүүтэж бүх зүйлээ алддаг. За ийм жишээ болвол түүхэр дүр. За энэ дээр Ражд Гуаптагийн жишээг бичсэн байж байгаа юм. Ядуу амьдралтай. Гэсэн ч гэсэн нэр хүндтэй сургуульд боловсрал эзэмшээд асар их хөдөлмөрлөлт, том компани сахирал болсон. За энэ болвол цөөхөн хүний хүрч чадах амжилтын өндөрлөг. Гэсэн ч гэсэн энд ханахгүй хууль бус аргаар санхугаа улам өргөжүүлэх гэж оролцсон. За ингээд хоригдсон нэр хүнд, карьер, эрхчлөөгөө хүртэл алдсан. За энэ болвол өнөөдөр манай Монголын нийгэм улс төрийн гол асуудлууд болж байгаа. Чөөхөн хэдэн хүмүүсүүд ханж чадахгүй, идэж уусан, бүр Монголон хүртэл арилж итсэн. Хэдэн 10 хэдэн 100 жил идэх хөрөнгө ганчаараа идчихээд ингээд явж байгаа хүмүүс байж байгаа. Энэ хүмүүс болвол хуулийн хариуцлага татагдана. Үеийн үед хараал идэж амьдрал. Өөрөөр хэлэх юм бол хэмжээ байх хэрэгтэй гэсэн. Эрх мэдэлд хэмжээгүй шунж гин. Нэр төрд хэмжээгүй шунж гин. Хөрөнгө мөнгөд хэмжээгүй шунж гин. За Morgan Housel бол хэлсэн байгаа. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай амьдрах хэрэгтэй. Харин байгаагүй зүйлийн төлөө хүч сорж болно. Өөрт чинь байгаа мөртлөө хэрэгжээгүй зүйлийн төлөө өөрийгөө битгий эрсдэлд оруулах гэж хэлсэн байж байгаа. Тийм учраас өөрөө одоо нэгэнтээ аж жаргалтай амьдрах боломжтой болчихсон юм болвол бүр илүү их нэр хүнд, илүү их том машин, илүү үнэтэй байрны төлөө эрсдэл гаргах хэрэггүй гэсэн. За хангалттай гэдэг үг болвол амьдралын тэнцвэр гэсэн. Бид нар яах ёстой юм? Амжилттай харагдах гэж амьдрах биш. Сэтгэл хангалуун амьдрах гэж амьдрдаг байх ёстой. Энэ болвол амьдралын маш том гүн ухааны ярьж байна. Өөрөө хонох байртай, унах машинтай, идэх хоолтой, насан туршдаа сэтгэл зовхгүй амьдрч чадах юм бол тэр чинь хангалттай гэсэн үг шүү дээ. Тэрнээ төлөө ажиллаж бол. Бусдыг орхих хэрэгтэй. Нийгэмтэйг хуваалцах хэрэгтэй. Тэгэж чадаагүй баялагын өргөн гар төвлөрүүлэх юм бол эцсийн болгодог. Цогтоод байна. Түүхэн дээр байсан олон хавсгалууд. Тийм байсан. Одоо ч гэсэн үргэлжилж. За 4 дугаард нь compounding гэсэн ойлголт. Compounding эд шидгэж монголоор орчуулдаг байгаа. Жишээ татах юм бол ойлгомжтой бол. Санхүүгийн өсөлт өөрөөр хэлэх юм бол баяжна гэдэг бол хугацаа харгалдаг гэсэн. Тэсвэр дэвжээр хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр нэг мод тарих юм бол 1 жилийн дараа бол ерөөсөө ямар ч өөрчлөлт байхгүй. Гэтэл 10 жилийн дараа болвол сүйдэрдэн сууж магадгүй. Харин 50 жилийн дараа болвол жимс суусан байна. Ийм байдлаар өгж өгдөг. За энэ дээр болвол Уоррен Баффетийг шидсэн байж байгаа. Уоррен Баффет болвол
хамгийн баян хүн гэж яригддаг байсан. Одоо болвол Elon Musk энтергээд чахуурын хөндийг бас олон баяч бол гарч ирсэн байж байгаа. За энэ Warren Buffett болвол 10-аад настайгаас эхлээд хөрөнгө оруулалт хийж гисэн. Тэгээ 30 нас болоход $1 сая болсон юм байна. Гэсэн ч гэсэн тухайн үед дэлхийн хамгийн баян гэгдэж исэн энэ Buffett-ийн хөрөнгийн 96% нь 65 наснаас наашаа бий болсон гэж байгаа. Тэгэхээр дийлэн хүмүүс бол яг хөтөж ирэг. Өндөр өгөөж хайгаад гэрхээ эрсдэлтэй жил хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд удаан хүлээж чадахгүй. Тэрийг зарж өргөдөг. Тийм учраас хижээч баяждаг. Ийм учраас Warren Buffett-тай адилхан баяжих юм бол чагвахчаа хэрэгтэй. Тэсвэрдвжээр хэрэгтэй. Нэглэгөөр хэлэх юм бол хуримтлалын нөлөө гэсэн. Магадгүй өнөөдөр өөрийн чинь эхлэл өчүүхэн бага байж магадгүй. Бага мөнгөөр эхэлж магадгүй. Гэсэн ч гэсэн энэ бол олон жилийн туршид часан бөмбөг бол өнгөрөөлөх тусмаа томорно. Эрсдэлтэй өндөр өгөөж хайх хэрэг. Дундаж өгөөжтэй уртаа хугацаатай сахилгатай байх юм бол жинхэнэ баяд болно. Эрт ихэлдэг байх нь биш шүү дээ. Тэгэхээр манай жалуус оюутан байхаас 20-од настайгаас эхлээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. За 5 дугаар нь болвол getting wealthy болоод staying wealthy. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол баяжих болоод баянаа хадгалах гэдэг болвол шал өөр хоёр ур чадвар. Хүмүүс болвол баяжиж чадахыг бол баяжиж чадна. Гэтэл баянаа хадгалж чадаж гин үгүй байна уу гэдэг болвол бас тусдаа ур чадвар гэж байгаа юм. Энэ нь суралцах хэрэгтэй. Баяжихын тулд яах вэ? Зорих хэрэгтэй. Эрсдэл хэрэгтэй. Итгэл хэрэгтэй. Тэгээд тэрийг үйлдэл болгох, гүйцэтгэл хэрэгтэй. Харин баянаа хадгална гэдэг нь болвол болгоомжлол хэрэгтэй, даруй байдал хэрэгтэй, айдас хэрэгтэй, сахилга багт хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол баяжна гэдэг нь бол товтлно гэсэн үг. Довтолж иж хөрөнгө мөнгөтэй болно. Харин баян хэвээрэн байна гэдэг нь тэрийг хамгаална гэсэн үг. Хамгаалт руу шилжинэ гэсэн үг. За энэ дэр болвол Livermore гэсэн 20-од онд маш баян чинэлэг байсан. Авьяаслах хөрөнгө оруулагчийн чигэд татсан. 20 онд хамгийн баян чинэлэг байсан. Гэтэл 1929 оны их уналтын үед, санхүүгийн хамралын үед яасан бэ гэдэг зэрэг. Хамрал эхлэхдээ зэрэг өөрийнхөө хувьчаагаа ярсан. Тэгээд одоогийн ханшаар 3 тэрбум Америк доллартай тэнцэг хашаа унгасан. Гэсэн ч гэсэн энэ их хөрөнгө хамгаалсан гоо дараа нь эрсдэлтэй алхам хийгээд бүх хөрөнгө алдсан. За энэ нь бол мөнгийг олж болно хамгаалах гэж шүү гэдгийг сануулж байгаа. Тэгээ энэ номон дээр хөрөнгөө хадгалах 3 гол зарчмыг ярьсан. Нэгдүгээрт нь бол даруй байх хэрэгтэй. Даруй гэдэг нь юу вэ гэх юм бол надад юу ч тохиолдож магадгүй гэсэн бодолтой байх. Амжилтаа гитрхээ их бялуурж болохгүй. За хоёрдугаарт нь бол хитрхээ их өөдрөг төлөв гаргаж болохгүй. Ирээдүй бол яг өөрийн чинь төлөвснөр явахгүй байж магадгүй. 8% ашиг гарнаа гэж найдахынхаа оронд 4% байхад хангалттай гэж бодох. За ийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. За 3 дугаард нь бол сэтгэлжүйн доктортой байдал хэрэгтэй. Дундаж иргэн ашигтай байсан ч гэсэн хэрвээ тэр чинь доктортой байж чадах юм бол урт хугацааны ялгч болно. За энэ 3 зүйлийг баримтлах хэрэгтэй. За 6 дугаар нь бол tiles you win гэсэн ийм зарчим. Tiles гэдэг нь бол сүүл гэсэн үг. You win гэдэг нь чи ялна гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол амжилтын цөөн хитгэн мөчл бүхний тодорхойлдог гэсэн үг. За санхүүгийн амжилт гэдэг бол өдөр тусмын олон жижиг зөв шийдвэрүүдээс биш. Харин чөөхөн тооны том шийдвэр үйл явдлаас хамаардаг гэсэн санаагаа илэрхийлж байгаа. Огчон өсдөг, ховор тохиолдог, тэгсэн мөртлөө маш их үр дагавартай байна. За ийм зүйлээс ашиг ирдэг гэсэн. Жишээлх юм бол саяын хэлсэн Америкийн түүхэн дээр хамгийн баян хүн байсан. Warren Buffett-ийн 400-аас 500 хувьчааных нь дийлэнх нь ашиг байдаг гэж байна. Бүр 90% нь ашиг байхгүй. Зөвхөн үлдсэн 10 орчим хувийн хувьчаанаас нь ашиг гардаг гэдэг. За харин хүмүүс бол ямар алдаа гарахгүй хөтэй жирэг би 10 хөрөнгө оруулалт хийсэн. Гэсэн ч гэсэн 7 бүтлгүүцсэн гэж. Тэгээ өөрийгөө бол муу хөрөнгө оруулах гэж дүгндэг. Гэтэл тийм биш. Энэ 10-уулан ашиг гарах шаардлага байхгүй. 7 бүтлгүүтэж болно. Харин 3 нь болтой жирэг амжилт авчрах юм бол хангалттай гэж байна. Миний санаа болгох хэрэгжих ёстой гэж бодсон хэрэггүй. Амьдрал дээр болвол зөвхөн нэг санаа чин хэрэгжил юм болвол бусдыг нь өгч чадна. Тийм учраас жижиг сажиг асуудлууд бол ямар ч байж болно.
Заавал тэр болгоныг барьж авах шаардлагагүй. Харин гол боломжуудыг болвол алдаж болох. Тэрэнд өөрийнхөө хүч энерги төвлөрүүлэх хэрэгтэй. За энэ номдор юу ч хэлсэн байна вэ гэхээр 10 шийдвэрийн 5-ыг бүр алдаж болно. Гэхдээ зөвхөн нэг зөв шийдвэр байх юм бол бусдыгаа нөхөж чадна гэж хэлсэн байна. За 7. За 7 бол freedom. За энэ бол цаг хугацааны эрх чөлөө. Мөнгөний жинхэнэ үн цэний тухай ярьсан байж байгаа. Мөнгө яагаад хэрэгтэй юм? Мөнгөний хамгийн том үн цэн нь юу юм? За энэ бол байртай болох, машинтай болох, брэнд хэрэглэнээс асуудал биш ээ. Энэ бол өөртөө цаг хугацааг удирдах эрх чөлөөгийг авчирч өгдөг оршиж байгаа юм. Өөрийн чинь цаг хугацаагаа удирдах хамгийн том боломжийг өөр чинь авчирч өгчөж чаддаг нь бол мөнгөний хамгийн том ашиг гэж байгаа юм. Энэ чи юу ярьж байгаа? Энэ бол биш. Мөнгө байхгүй бол бусдаас хараат байдалд байна. Хөдөлмөрлөх ёстой болчих юм. Эрхчлөө байхгүй гэсэн. Мөнгөтэй бол өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд явах цаг хугацааны эрхчлөөтэй болж ирэх гэсэн. Улс төрийн эрхчлөө бол мэдээж маш чухал. Гэсэн ч гэсэн улс төрийн эрхчлөө гэдэг бол энэ олон эрхчлөлн дотор ерөөсөн ганцхан эрхчлөө юм байна. Гэтэл мөнгөтэй юм бол улс төрийн эрхчлөө байхгүй гэсэн бусад бүх эрхчлөөнүүдийг эдлэх болж байна. Жишээлх юм бол би өөрийн бие дээр жишээ татъя. За би бол олон жил гадаадын улс орнуудад амьдарч байна. Гэсэн ч гэсэн тухайн улс орны иргэдүүдтэй адилхан сонгох болоод сонгохдох эрхчлөө байхгүй байсан. Харин юу байсан бэ гэдэг зэрэг мөнгөтэй байх тохиолдолд бол бусад бүх эрхчлөөг эдэлж болж байгаа юм. За ийм ялгаатай. Хүн өглөө сэрхэн мөчтөл эрхчлөө эхэлнэ. Хэрвээ өглөө бостой зэрэг өнөөдөр би юу хийх вэ гэж өөрөөсөө асууж байгаа юм бол эрхчлөөтэй байна гэсэн үг. Харин би очих ёстой газар байна, хийх ёстой ажил байна, биелүүлэх ёстой үүрэг байна гэд бодож байгаа юм бол бусдын амьдралд хөтлөгдөж байна. Эрхчлөө байхгүй боолчлогдож байна гэсэн. Нэглүүгээр гэх юм бол өглөө босоод ажил руугаа явж байна гэх юм бол боолчлогдож байна гэсэн. За энэ бол бас их мөнгөтэй байвал эрхчлөөтэй болно гэсэн үг биш ээ. Жишээлх юм бол өөр чинь $1 сая байсан ч гэсэн эрхчлөөтэй болгож чадахгүй байж магадгүй. Гэсэн ч гэсэн бага хэмжээний мөнгөтэй байсан ч гэсэн цаг хугацааны эзэн болж чадаж байгаа юм бол энэ бас эрхчлөөтэй. $1 сая хүнээс илүү баян чиндэг байна гэсэн. Өндөр их орлоготой ч гэсэн бусдын хараат байдалд байгаа юм бол эрхчлөө байхгүй гэсэн. Нэгдүгээр л. Бага орлоготой ч гэсэн өөрийнхөө хийх ажлыг өөрөө сонгож чадаж байгаа юм бол эрхчлөөтэй байна гэсэн. За жишээлх юм бол энэ номон дээр хэлсэн байгаа юм. Хэрвээ хэн нэг хүн сард $5,000 орлоготой өглөө хүүхдээ цэцэрлэгдэнд хүргэнэ. Өдөр нь өөрөө ном уншина. Хүссэн төсөл дээр өөрийнхөө хордоор ажиллаж байна. Тэгвэл энэ хүн эрхчлөөтэй. Гэсэн ч гэсэн нөгөө хүн $50,000 орлоготой. Гэсэн ч гэсэн 14 цаг заавал ажиллахгүй болохгүй. Бусдын жахраханд байх юм бол тэр хүн эрхчлөөгүй байна гэсэн үг. Тийм учраас орлого өндөр байна гэдэг нь заавал эрхчлөөтэй байна гэсэн үг биш. Харин өөртөө гаргах цаг хугацаатай байна гэдэг нь бол живжинхэн эрхчлөө. Амьдрал утга учиртай байна гэсэн үг. За тэгвэл санхүүгийн эрхчлөөтэй байна уугүй байна уу гэдэг хэмжүүр шалгуурс байгаа юм. Нэгдүгээрд нь хэн нэгэн чамд юу хийхийг жаахгүй байж байгаа. Хоёрдугаард нь амралтаа өөрөө тохируулж чаддаг. Гуравдугаард нь ажил, орлого, зорилгоо өөрөө сонгож чаддаг. Дөрөвдүгээрд нь үгүй, нөө гэж хэлэх эрхчлөөтэй байдаг. За хэрвээ та ингэж чадаж байгаа юм бол санхүүгийн эрхчлөөтэй байна гэсэн үг. Мөнгийг бол хураахын төлөө биш. Өөрийнхөө амьдралыг удирдах хэрэгсэл болгох хэрэгтэй. Эрхчлөөтэй амьдрахын тулд баян болох биш. Өөртөө тохирсон орлого, тохирсон амьдралын хэмнэлттэй болох. За энэ нь чухал. Хамгийн том хөрөнгө бол өөрийнхөө цагийг захирч чаддаг. Энэ чадвар төрсөн байна. За энийг хэлж байгаа. Жинхэнэ эрхчлөө гэж юу юм? Мэдээж энэ дээр бол ядуу байхыг хэлээгүй шүү дээ. Ядуу байх юм бол яг хөдөлмөрийн боол болохоос байхгүй шүү дээ. Тэгээ хэтэрхээ утга учиргүй баян байхыг хэлээгүй. Тэр бас мөнгөний боол болж байгаа. Харин өөрийнхөө амьдралын хэмнэлд тохирсон амьдралаар амьдарч чаддаг санхүүгийн ачаалтал байхгүй хэмжээний орлоготой байх. За энийг хэлж байгаа. Хэрвээ бүгдөө ийм байх юм бол бүх хүмүүс ад жаргалтай. Баян ядууг ялгаахс гарахгүй. Баялаг ч гэсэн эрхтэг шуурлагдах болж чаддаг. 8 дугаар нь бол The Man in the Car Paradox гэсэн юм. Бас нэг их сонсож байгаагүй
машин доторх хүнээ парадокс гэсэн ийм зүйл байна. За энэ болвол энэ номын хамгийн гол санааг илэрхийлсэн үгийн нэг. Хүмүүс болохтой зэрэг өөрийнх чинь биш. Өөрийгөө л өөрөөр чинь төсөөлж яадаг гэсэн ийм санаа байна. За жишээлх юм бол та үнэтэй машин унаад удамжин дотор явж ийн төсөөлье. За энэ үед бол та өөрөө байна шүү дээ. Хүмүүс намайг хараад энэ ямар амжилттай хүн юм бэ гэд бахархаж магадгүй гэж бодож байгаа. Гэтэл үнэн хэрэгтэй юм биш шүү дээ. Хүмүүс ядуу хөтэй жирэг өөрийг ч ерөөсөө юм биш. Өөрийгөө тэр машин дотор суугаад явж гинэ гэж төсөөлдөг гэж байгаа юм. Би тэр машинд суугаад ингэ явчихсан бол ямар сайхан юм бэ гэж. Энэ машин энэ хүнийх биш. Энэ машин минийх байх гэсэн. Ингэ төсөөлдөг байгаа юм. Өөрөө ч ерөөсөө хохтой тоомсорлдоггүй гэсэн. За ийм байдлаар машин дотор байгаа хүний биш. Машин нь анхаарлалтай. Маш сонь ойлголт. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарч ийн өгтэй зэрэг бусад хүмүүсийн анхаарлыг татахын төлөө үнэтэй эд зүйлд мөнгөнд зарцуулах нь буруу гэсэн үг. Тэрүүгээр бусад таалагдах гэж орлоод хэрэггүй. Өөрийгөө хуурж ирсэн. Бусадын өөрийн тухай төсөөлөлтөөр орж ийн гэсэн үг гэдэг. Харин ч өөрөөр чинь бахарахгүй мөртлөө атаархаж байна. Санаа шингэнэ гэж ярьдаг монголчууд болвол. Өөрийн чинь эд зүйлийг харна. Яхалаар энэ муу юм ийм маш ундаг байна гэдэг ч юм уу. Энэ яхалаараа ингэж өндөр алганд шал гарчсан байна гэдэг ч юм. Харин ч сөргөнөлттэй байна. За тэгэхээр эндээс юу үүсч ийн үхтэй жирэг. Тэгэж мөнгө өөрөө тэрэггүй гэсэн. Харин тэрийг хадгалах ёстой, өсгөх ёстой. Тэрнийхээ оронд яг хүмүүсийн бичрэлийн татыг юм болвол эд зүйл биш, дан чанараараа, хүлээжтэй байдлаараа, эелдэг харилж байгаараа татаж болно. Сайхан сэтгэл хэрэгтэй, даруй зан хэрэгтэй, ухаалаг байдал хэрэгтэй. Эд хөрөнгө биш, үнд чанар өөрөө чинь тодорхойлно. Ингэж бусдын төсөөлөлд өөрийгөө журуулж амьдарснаар өөрийнхөө эрх чөлөөг ялдаж, бусдад таалагддаг гэж үнэлүүлэх гэж үнтэй чинтэй юм хөдөлтөж авч. Тэгээ тэндээ туйлдаж ядардаг. Ийм байдал үүснэ. За энэ болвол машин доторх парадокс гэсэн ийм зүйл. За одоо жалгаад дараагийн хэсэг. За 9-дүгээр нь бас маш сонин ерөөсөн сонсож байгаагүй wealth is what you don't see гэсэн ийм зүйл. За энэ нь ямар утгатай үг вэ гэх юм бол баялаг бол өөр чи харагдахгүй зүйл. Харин хэрэглэгээ бол харагдах зүйл. Өөрийн баян гэдг мөнгөөр харуулах гэж оролдох юм бол хамгийн түргэн хамгийн хурдан ядуурж мөнгөгүй болно гэсэн. За энэ дээр бол жишээ татсан байгаа юм. Шинэ машин унсан 2 хүнээ ялгаа. За нэг хүн бол шинэ одоо Tesla машин авчиж бүгдөө түүний баян гэж бодож байна. Гэтэл тэр машины авахын тулд бүхэн хадгаламжаа жарчуулсан. Тэгээд дээрэс нь бас жигээл авсан. Гэтэл нөгөө хүн болохтой жирэг хуучин машин хөдөлж байсан. Хямдхан. Гисэн банкнд нь хэдэн 10 сая доллартай байна. Тэгэхээр чин шинэ үнэтэй машин авсан хүн бол ерөөсөө хэрэглэгч. Харин хуучин машинаа унжаа хадгаламжтай хүн бол жив жинхнээс баялтай. Тэгэхээр нөгөө саяын гарчдэр хэлсэн баялаг бол нүдэнд харагддаг гэж. Тэгээ хоёрдугаар хүн бол баян гэсэн нүдэнд харагдахгүй. Нүдэнд харагдаж байгаа тэр хуучин машин унаад явж байгаа. Харин нүдэн дээр харагдаж байгаа шинэ Tesla машин авсан хүн бол чаана ядуу. Өөртөө. За энэ номон дээр бас жишээ татаж байгаа. Жирийн ажилтан хүн чалангаа авахтай жирэг үнэтэй хотуудад авчиж байгаа. Гэтэл хөрөнгө оруулагч болвол зүгээр л жирийн хотолтой мөртлөө банкнд нь данстай, өсчгөө хувчаатай, өөрөөс нь жуудхан баян байж болно. Тийм учраас хэрэглэгээ гэдэг бол баталгаавч баян байх. Харин хэрэглэгээ хянч чаддаг хүн л баяждаг гэдэг юм. За яагаад хүмүүс энэ хэрэглэгээгийг баялаг гэж андуураад байна? Үнэтэй юм хөдөлдөж авч ийн, мөнгө үрж ийн гэдгэн болтой жирэг би баян байна. Тэрнээ илэрхийлэл гэж тэгж яагаад андуураад идэг. Тэгэхээр яг бид нар бол харагдаж байгаа зүйл итгэдэг гэдэг байгаа байхгүй юу? Хараачаа би үнэтэй машин авчихсан байгаа үуч гэдэг ч юм уу. Гэтэл хадгаламж үл хөдлөх хөрөнгө оруулалтын данс жилийн бус амьдрал. Гэхдээ энэ бол ерөөсөө нүдэнд харагдахгүй нуугдмалж байна. Одоо бид нар мөнгө ч ерөөсөө олж харах юм болчихлоо ш. Дандаа одоо картаар хэрэглэх юм болоод гар утасны аппликейшнаар ингээд яваад байгаа ш. Тэр бол нүдэнд харагдахгүй. Баяжж гин үү жоохон өртөө байна уу гэдэг. Нүдэнд харагдахгүй юм байна. Тэгэхээр тэр баян харагдаж гинэ гэдэг бол тэгж харагдахаар оролдоод байгаа хүмүүс бол чат талдаа шалдан байна. Өөрийгөө хуурч. Тэгэхээр жинхэнэ баялаг гэдэг нь юу юм? Жинхэнэ баялаг гэдэг бол дараа жарчуулж болох одоохондоо үрж тарж хийгээгүй хадгаламжинд байж байгаа тэр мөнгө хэлж байгаа юм.
Энэ бол сонголт боломж, амгалан тайван байдлын илэрхийлэл. Хадгаламжтай, мөнгөтэй хүн болвол ийм байдаг. Ингээд эндээс дүгнээ хэлэх юм бол энэ хэрэглэгээ гэдэг бол бусдад харуулах гэсэн сэтгэл хөдлөлөөсөөр юуч биш. Жинхэнэ баялаг гэдэг бол өнөөдөр биш маргаашийн төлөө хадгалсан үндч байсан. Хэрэглэснээр юм биш. Хянч шатаж байгаа мөнгөөр өөрийгөө тодорхойлдог байх хэрэгтэй. Баялаг гэдэг бол нүдэнд харагддаг зүйл. За 10 дугаар зүйл. За 10 дугаар зүйл бол save money. Хурамчлал бол жинхэнэ санхүүгийн хүч. За энэ дэр юу гэж хэлсэн бэ гэх юм бол өөрийн чинь хянч чадах чорын ганц зүйл байгаа. Тэр нь бол хурамчлал гэсэн байна. За хурамчлал гэж юу вэ гэх юм бол орлогоос хамаарахгүй баялаг өвтгдөг. Бага орлогоос их орлогоос хурамчлал бий болж болно. Тэгээд таатай боломж хүлээх чадвар гэж. Хурамчлалтай хүн бол дараагийн таатай боломж хүлээгээс очоод ийм гайхамшигтай. За жишээлх юм бол сарын 10,000 долларын орлоготой ч гэсэн хэрэглэгээ нь хэрвээ 10,000 юм бол тэр баян хүн биш. 1,000 долларын чалантай ч гэсэн 100 доллар хадгалж чадаж байгаа юм бол энэ баян хүн бас хурамчлалтай хүн байна. За энэ гэсгийн хамгийн гол үг бол you don't need a reason to save гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол хурамтлал үүсгэхэд шалтгаан хэрэггүй гэсэн. За энэ үгийг бол миний хувьд ч гэсэн анх удаа сонсч. Мөнгө хадгална, хурамтлуулна, чуглуулна гэхэд ямар шалтгаан хэрэггүй. Огт шалтгаан байхгүй. Зүгээр л хурамтлал гэсэн. Зүгээр л хадгал гэсэн. Зүгээр л цуглуул гэсэн. Харин дараа нь утгатай зэрэг янз бүрийн хэрэглэх шалтгаанууд, шаардлагууд гарч ирдэг. Дийлэн хүмүүс бол яг хурамтлал хийхдээ ямар нэгэн зорилго тавьдаг. Жишээлх юм бол орон сууч авна, машин авна гэдэг ч юм уу, аялал явна гэдэг ч юм уу. Тэрний төлөө мөнгө хадгалах хэрэгтэй, хурамтлал үүсгэх хэрэгтэй гэж ярддаг. Бас ярсаар ирсэн. За тэр бол хэрэггүй юм байна. Хурамтлал хийхэд ямар ч шалтгаан байхгүй. Ямар ч тайлбар байхгүй. Зүгээр л хурамтлал хий. За өнөөдөр би хурамтлал хийхдээ ямар ч шалтгаан дурдаагүй. Гэтэл хурамтлалтай болсон байна. Хурамтлалтай хүн ямар байх вэ? Гэнтийн ажил ололтоос айхгүй, гэнтийн асуудал гарахаас айхгүй. Аюулгүй байна гэсэн үг. Айдсгүй байна гэсэн үг. Тэгээ шинэ боломж гарах юм бол атгах авах боломжтой. Өнөөдөр хувцаа унаад маш доод чигдээ хүрсэн. Гэтэл хурамтлал байхгүй бол тэрийг авч чадахгүй. За одоо авах чившээ ирж. Тэгвэл хурамтлалтай хүн бол тэрийг худалдаад авч болно. Гэх мэтэр. Хурамтлал гэдэг бол нэг ясандаа бая даасан байдлыг хэлж байгаа. За ийм учраас дүгнэлт хэлэх юм бол орлого өндөр ч гэсэн хурамтлалгүй бол маш хэмжиг байдалтай байна гэсэн үг. Орлого бага ч гэсэн тогтмол хурамтлалтай хүн бол их хүчрэх байна гэсэн үг. Хурамтлал гэдэг бол ирээдүйн аж аргалын даатгал. Тийм учраас ямар ч шалтгаан хэлэлгүйгээр зүгээр л хурамтлал үүсгээд явах хэрэгтэй. За одоо жалгаад 11 дугаар зүйл reasonable нь rational-аас илүү хүчтэй. Reasonable гэдэг нь юу вэ гэвэл сэтгэл санаа, бодит байдал, санхүүгийн доктортой байдал хэлж байгаа юм. Rational гэдэг нь юу вэ гэвэл логикийн хувьд, математик бодлогын хувьд, онлын хувьд зөв, оновчтой байх хэлж байгаа. Ёс учраас илүү мэрхэн ухаан чухал гэсэн үг. Логиктой зөв шийдвэр байсан ч гэсэн сэтгэл санаанд хэтэрхий их дарамттай юм болвол хэрэгжүүлэх хэрэггүй гэсэн ийм санаа гаргаж байна. Тийм учраас хэтэрхий их сэтгэлийн дарамтад учруулахгүй боломжийн дундаж иргийн хувилбарыг барьж явах нь болвол ашигтай. Ирээдүйд ашиг гарна. Жишээлх юм бол Америкийн хөрөнгөний зах зээл дээр нэг өдрийн хугацаанд ашиг олох боломж болвол 50-50% алдаж ч магадгүй, олж ч магадгүй. Харин хувьцаа худалдаад авах юм бол 10 жилийн дараа ашиг олох бололцоо 88%. 20 жилийн дараа болвол бүр 100% ашиг гарна. За ийм учраас энэ нь болвол төгс биш гэсэн тогтвортой байдал жоо. Амьдралынхаа хөв маягт нийцсэн удаан хугацаанд баримтлах боломжтой санхүүгийн стратегийг баримтлах юм бол хамгийн их үр дүнтэй гэсэн санааг илэрхийлж байгаа. За тийм учраас эндээс дүгнэлт хэлэх юм бол өөрийн чинь мэдрэмж, амьдралын хэмнэл, зориг, санхүүгийн шийдвэрд бол нөлөөлдөг. Тийм учраас хэтэрхээ их логик байдал, бодит амьдралын нөхцөлд хөндөр тусч магадгүй. Харин ухаалаг байдал гэдэг нь юу юм? Шаналж явахгүй. Тэгсэн мөртлөө санхүүгийн хавьд тогтвортой байж чадах юм бол тэр нь хамгийн зөв шийдвэр гэсэн. За 12 дугаар зүйл. За 12 дугаар зүйл бол surprise.
За энэ ямар санаагаа илэрхийлж гинэ гэх юм болвол түүх болвол давтагддаг. Харин байж шүү дээ. Гайхалтай жис байнга тоолдог. За бид нар болвол түүх дахин давтагддаг гэж ойлгож ирсэн. Гэтэл түүх болвол дахиад давтагдахгүй. Харин гайхалтай жис байнга тоолдог. Өнгөрсөн түүхийг судлаад ирээдүгээ төсөөлж болохыг бол олно. Гэсэн ч гэсэн ирээдүйд бол шин тэгээ санаанд оромгүй ийм байдлаар ирж идэг. За энэ өнгөрсөн түүх бол үнэтэй багш мөн үргэл мөн гэхдээ юм байна шүү дээ. Ирээдүйгийг яг тэр түүх байдлаар таамаглаж болохгүй гэсэн. Тэр тусам маань санхүүгийн ертөнцид. За жишээлх юм бол 1930-аад оны үеийн зах хамрал бол олон жил үргэлжилсэн. Риман шок ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөсөн. Гэтэл 2020 оны цар тахлын үеийн зах зээлийн уналт маш богино хугацаанд сэргсэн. Хэрвээ урд нь болж исэн хөрөнгөний зах зээлийн уналтаар төсөөлсөн юм бол 20 онд бүх юм алдах байсан. Дэлхийн 1-р дайн дуусны дараа хүмүүс ийм дайн дахиж гарахгүй гэж тэгж ойлгож байсан. Гэтэл 21 жилийн дараа гэтэл дэлхийн 2-р дайн болсон байна. Өнөөдөр 21-р зуун болчихлоо. Дахиж тэгж цус урсахгүй байхаа гэсэн. Гэтэл биш шүү дээ. Хажууд тийм том хэмжээний дайн болж тийм олон хүмүүсүүд нас барж байгаа. За ийм байдлаар хүмүүс болвол өнгөрсөн статистик судалгаан дээр үндэслээд ирээдүйгийг таамаглах гэж оролдог гэсэн ч гэсэн тэр болвол 100% онохгүй. Зах зээл урд нь ийм хариу үйлдэл үзүүлж исэн. Тийм учраас одоо бас тэгнэж бодсон хэрэггүй. Түүх давтагдаж магадгүй. Түүх давтагдахгүй байж магадгүй. Бүр эрс шинжүүл ч юм уу эсвэл хослсон байдлаар ч юм уу янз бүрийн хувилбаруудаар ирээдүй бичиж яадаг. Тийм учраас ирээдүйгийг түүхэн загвар дээр бүрэн үндэслэх гэж оролдох бол хамгийн аюултай худал итгэл үнэмшлийн нэг. Ийм учраас санхүүгийн ер нь өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн оригин төлөвлөгөөнд ямар нэгэн surprise бий болж магадгүй гэсэн ийм тоочод байх хэрэгтэй. Заавал хуучин шиг давтагдахгүй. Юу ч болж мэд. За 13 дугаард нь room for error гэдэг ойлголт. Алдааны зэ тийм өрөө байр үлдээж өгөх гэсэн үг. За энэ нь юу гэсэн санаа вэ гэх юм бол ямар ч төлөвлөгөөний хамгийн чухал гэсэн нь юу вэ гэх юм бол бүхэл зүйл төлөвлөснөөр явахгүй тохиолдолд юу хийх вэ гэдгийг бодож төлөвлөсөн байх хэрэгтэй. Гайхамшигтай төлөвлөгөө гаргаж болно. Гэсэн ч гэсэн гинт тэр төлөвлөгөөний дагуу явахгүй бол яах? Ийм тоочод байх хэрэгтэй. За жишээлх юм бол ISP-500 гэж Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг 500 хувьчааны багч индекс. За энэ болвол жилийн өсөлтөнд дундчаар 6.8. Ийм учраас бид нарын хөрөнгө ийм хэмжээгээр өснө гэж тооцоолох хэрэггүй. Хичнээн ийм дундаж үжүүлэлт байлаач гэсэн. Харин тэрнээс 30% бага 4.5% өснө гэсэн ийм тооцоотой байх хэрэгтэй гэж. За энэ ном дээр бичсэн байна. За бид нар бол энэ Америкийн нэгдсэн улсын 500 шилдэг компани нэгдсэн багчийг авах аргын талаар ярьж тайлбарсан байж байгаа. За тэр бичлэгийг үзээрэй. За энэ бол яаж хувьцаа худалдаж авах вэ? Яг ямар хувьцааг худалдаж авах вэ? За энэ арга техникийн талаар зөвлөсөн юм бичлэг байж байгаа юм. За бас нэг жишээ нь юу гэхтэй зэрэг ганцхан тулгуур чиг дээр тулгуурлах тогтсон амьдрал болвол аюултай. Өөрөөр хэлэх юм бол орлогын зөвхөн нэг л их сурвалжтай байж болохгүй. Зөвхөн чалангаас гэдэг ч юм уу. Эсвэл зөвхөн нэг л компаниас гэдэг ч юм уу. Гинтхэн ажил олдох ч юм уу. Эсвэл эдийн засгийн уналт үүсдэг ч юм уу. Эрүүл мэндийн асуудал гардаг ч юм уу. Тийм учраас орлогын олон их сурвалжтай байх. За энэ бас чухал. За тэгвэл энэ алдааны орон зай үлдэх 3 арга байна. За нэг нь болвол хэтэрхээ өөдрөгөг төлөвлөгөө гаргасан хэрэггүй. Жилийн 8% ашиг биш. Жилийн 4-6% ашиг гарна гэдэг юм. За 2 дугаард нь болвол хуримтлалын зөвхөн зорилготой биш. Зорилгогүй ч хуримтлал үүсгэж явах хэрэгтэй. За энийг бол саяарсан. За 3 дугаард нь болвол нэг зүйлээс хамааралтай байж болохгүй. Орлогын олон их үсвэртэй байх хэрэгтэй. За одоо жалгаад 14 дугаар зүйл. За 14 болвол you'll change гэдэг ийм гарчтай. Өөрийн чинь хүсэл зорилго өөрчлөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн ийм санаа юм. Урт хугацааны төлөвлөгөө хийхэд хамгийн хэцүү зүйл нь юу гэхтэй зэрэг. Өөрийн чинь зорилго үнч биш ирээдүйд өөрчлөгдөнө гэдгийг тооцоолсон байх явдал юм байна. Бид нар бол огт өөрчлөгдөхгүй юм шиг төлөвлөгөө гаргадаг.
Энэ нь хамгийн том алдар. За жишээлх юм бол энэ дээр ийм жишээ татсан байгаа. 25 настай байх үед нэг эмэгтэй би хүүхэдтэй болмооргүй байна гэж бодож исэн байж болно. Гэтэл 35 нас хүрчих юм бол би ягаад тухайн үед тэгж бодож исэн юм бэ? Хэрвээ би тэр үед хүүхэдтэй болсон бол энэ үед миний хүүхэд 10 нас хүрчих байж гэж тэгж бодно. Иймэрхүү жишээнүүд бол амьдрал дээр асар их байна. Өнгөрсөнд би ягаад тэгж бодож исэн. Одоо эргээс харах юм бол их инээдтэй юм байна гэж. Гэтэл өнөөдрийн өөрийн чинь бодож байгаа зүйл бас 10 жилийн дараа инээдтэй байж магадгүй. За энийг бол сэтгэлж үйд өөрчлөлт жогссон мэт эндүрлэгдэг ийм жил байна. Өнгөрсөнд бодож исэн зүйлээ инээдтэй юм шиг санагдаж байгаа мөртлөө өнөөдөр болохтой жирэг ирээдүйд 10 жилийн дараа өөрийгөө өөрчлөгдөнө гэдэг мэддэг. Яг өнөөдөр шиг байна гэж боддог. За энэ бол end of history illusion гэдэг ийм ойлголт. За энэ нь ямар дүгнэлтэнд хүрэж ийн хөхтэй жирэг. Өнөөдрийн бодол маргааш ч гэсэн үнэ хөвөр байх ямар ч баталгаа байхгүй. Тийм учраас яг хэтэрхээ хатуу төлөвлөгөө гаргаад хэрэггүй гэсэн. Уян хадан ирээдүйд өөрчлөгдөх болцоотой ийм төлөвлөгөө айлтгах бодлогыг боловсруулах хэрэгтэй. Жишээлх юм бол би өнөөдөр орлого сайтай байна. Ийм учраас сар болгон $500 хадгаламж шинэгээд төлөвлөгөө гаргах юм бол тэр бас тийм биш байж магадгүй. Харин ч $200 хадгаламж хийгээд явна гэвэл тэр бас олон жил баримтлаад хэрэгжүүлээд явах болцоотой сонголт байж магадгүй. Өнөөдөр эхлэх юм бол оройчлоо гэж бодчих магадгүй. Гэтэл 10 жил өнгөрснөө дараа би ягаад тухайн үед эхлээгүй юм бэ гэж харамсна. Тийм учраас энэ ухаалаг санхүү гэдэг үл зөвхөн тоочоо их асуудал биш. Өөрийнхөө ирээдүйг ойлгох чадамж гэсэн. За одоо 15 дугаар зүйл. Nothing's free. Үнэгүй зүйл гэж ирсэн байхгүй. Амжилт бүрийн чаана тулсан үн байдаг. За энийг ойлгох хэрэгтэй. За энэ номон дээр хэлсэн байгаа. Бүхэл зүйл үн гэж байна. Гэсэн ч гэсэн тэр үнийг шошгон дээр нь бичээгүй байдаг гэж. Тийм учраас заавал үн төлгөө бичсэн юмд үн төлдөг юм биш. Үн төл гэж хэлээгүй юмд ч гэсэн бас төлөвлөр гардаг гэсэн энэ санааг илэрхийлж байгаа юм. Хөрөнгө оруулалт бизнес амжилт болвол үндж байсан. Гэтэл энэ үндж байсан бол үнэгүй биш. Зөвхөн мөнгөөр биш. Айцсаар, эргэлж, төвчээр, сэтгэлийн дарамт. За энүүгээр төлөвлөр төлжидэг. Жишээлбэл хоронгийн жахжаалын хэлбэлжилт бол төлөвлөр төлж байгаа. Хувьчаа унах юм бол алдагдал гарна. За энэ бол төлөвлөр юм байна. Хэрвээ төлөвлөр төлөхөөс айгаад хувьчаа худалдаж авахгүй юм бол ашиг гарахгүй гэсэн. Хэзээ ашиг гарахгүй. Нэг ширхэгч хувьчаа худалдаж авахгүй учраас. Гэтэл энэ төлөврийг төлөхөөс айх юм бол хэзээч баяшчихгүй. Энэ төлөврийг төлөхөөс айхгүй хүн энэ төлөврийг төлжиж, тэгжиж жахжаалын хэлбэлжилтийг даван туулж ээж Уоррен Баффетийг баяж болж байна. Хувьчаа унаад алдагдал гарч ийнэ гэдэг бол алдаа биш. Амжилтын төлөө төлж байгаа тасварын үн гэж тэгж ойлгох хэрэгтэй юм байна. За жишээлх юм бол ямар төлөврүүд байж болох гэх юм бол хөрөнгө оруулалт хийх юм бол сэтгэлжүйн хувьд дарамттай үнийн хэлбэлзэлт үүснэ хүлээн. За энэ бол төлжөө төлөвөр. Амжилттай бизнес жишээлх юм бол гэр бүлөөсөө тусдаан байх хугацаа. Энэ чинь төлөвөр. Хурамтлал үүсгэн бас төлөвөр төлж байгаа. Түр хугацаа хэрэглэгнийхэн хэмжээг хязгаарлах шаардлага гарч ирнэ. Тэгэхээр амжилтын чаана зөвхөн мөнгө биш. Энэний жирэгч сэтгэлжүйн үнэлэмж бас төлж идэг. Энэ хөлөмж хэрэг хэвээр. Тийм учраас ямар нэгэн эрсдэлтэй алхам хийсэн үед айдас, төгшөөр, санаа зовнол. За энэ бүгд бол байх ёстой юм байна гэдэг талаас нь хүлээж авах ёстой гэсэн ийм санаа гаргаж байгаа. Энэ бүгдийг хүлээн зөвшөөрч чадах юм бол урт хугацаанд тогтвортой энэ савлгаануудыг тэсэж давж гарах болцоотой. За 16 дугаар зүйл. You and me гэсэн ийм сэдвүүд. Тоглоомын дүрмөнд таньж бусдын тоглоомд автдахгүй байх хэрэгтэй гэсэн энэ санааг хэлсэн. Танай тоглож байгаа тоглоомоос өөр тоглоом тоглож байгаа хүмүүсийн шийдвэрийг бити даг гэж энэ номонд хэлсэн. За энэ нь ямар санаа байх гэх юм бол санхүүгийн ертөнцид өөрийн чинь зорилго, хугацаа, нөхцөл байдал болвол бусдынхаас шал өөр. Тэгсэн байдал бусад хүмүүсийн хийж байгаа хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдвэрүүдийг хараад өөртөө дохрох хэсгийг нухчтай бодож үзгүй шууд дагж идэг. Ингэж алдсан хүмүүсд асар олон байна. Тийм учраас өөрийнхөө зорилгод
өөрийнхөө нөхцөл байдалд өөрийнхөө чанга хугацаанд тохирсон тийм зүйлийг сонгож их хэрэгтэй. За энийг болвол өөрийнхөө тоглоомын дүрмээр тоглоно гэж энэ дээр томьёосон байна. За одоо 17 дугаар зүйл. 17 дугаар зүйл болвол гутран гүжлийн уруу таталт. За ийм гарч байна. The seduction of pessimism. Гутран гүжил болвол илүү итгэл үнэмшилтэй байдаг. Их сонирм. За өөдрөг гүжил болвол борлуулалтын мэрхэм шиг хүмүүс санагдаад олноо гэдэг ч юм уу, ашиг гарнаа гэдэг ч юм уу, сайхан болно гэдээ ярих юм болвол энэ хүн мөхөлж ийн гэж ойлгодог. Гэтэл биш та. Болохгүй бүтэхгүй алдна гэсэн ийм гутрангаж үйл ярих юм болвол хүн энэ анхааруулга өгч ийн гэдэг илүү их үнэмшдэг гэж байна. Энэ их сонин сэтгэж. Тэгсэн мөртлөө бид нарын амьдрал дээр маш өргөн харагдаж байдаг. Жишээлх юм бол хувьчааны үн 6 сарын дотор 40% унаад ирэх юм болвол бүхэл телевиз мэдээ судлаачид бол сандралдаад хямрал болж ийн гэж хашгиралдана. Тэгтээ жирэг нь иргэдүүд тултай жирэг өөрийнхөө хувьчаагийг зараад хохирч эхэлнэ. Гэтэл энэхин дараа бүр 6 сар биш 6 жилийн турш хувьчааны үн 140% өсөж ихэд болж байна. Хин ч анжаарахгүй. Ямар ч шуугаан болохгүй. За энийг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ гутранг мэдээ гэдэг бол шуугаан татна. Анхаарлын төвд орно. Айдас үсгэн тэндээс хүмүүс хохирж алдаж эхэлдэг. Гэтэл энэ өөдрөг хандлага болвол төвчээр шаардна. Чахах чагаа шаардна. Тэгээд ерөөс анхаарддаг. Тийм учраас дийлэг хүмүүсүүд баяждаг, хөрөнгө нь өсөдөг. Ийм сонин сэтгэж үтэй. За яагаад ийм байдгүй гэх юм бол энэ номдор бас хэлсэн байх юм. Гутран гүжил болвол шууд аюулын мэтрүүлдэг. Энд ямар нэг юм болох гэж шинэ гэж хүмүүсийн анхаарлыг татдаг. Гэтэл өөдрөг хандлага болвол төвчээртэй байгаарай гэсэн юм мессеж, сануулга. За тэр нь болвол байдгартай хүлээлт шаарддаг. Тийм учраас хүмүүс идэх муутай байдаг гэсэн. За 18. When you believe anything гэсэн ийм зүйл. Чи ямар нэг зүйлд итгэж их үед өөрөөр хэлэх юм бол хүсэлд автсан итгэл гэдэг зүйл байдаг бахна. Ягаад бид нар дандаа худалд хүнд итгэдэг. Энийг тайлбарласан. Ямар нэг зүйлийг үнэн байгаасаа гэж хүсэх тусам түүнд итгэх магадлал нь илүү ихээр нэмэгддэг. Хүсэх тусам итгэдэг гэсэн үг. Бид нар бол мэдээллийг логикоор биш сэтгэл хөдлөлөөр, хүслээр, итгэлээр хүлээж авдаг. Ийм султалт. Гэтэл биш та. Энэ болвол алдагдал төрх. Ашиггүй гэсэн. Дэлхийн 1-р дайн дуусахтай жирэг. Хүмүүс юу гэж хүсэжсэн бэ гэх юм болвол дахиж ийм жовлон бүү болоосэй гэж хүсэжсэн. Тэгээд тэрэндээ итгээд амьдрижсэн. Гэтэл 21 жилийн дараа дэлхийн 2-р дайн болсон. Үнэн хэрэгдэн болвол дайн жогсох, хангалттай шалтгаан, баталгаа ерөөсөн байгаагүй. За тэрийг олж харахгүй зүгээр л хүсэлтэн хөтлөгдөд дайн дахиж болохгүй бол сайхан гэж. Тэгээд дайн дахиж болохгүй юм байна гэд хүмүүс өмжсөн байсан. За энийг хэлээд байгаа. За энэ болвол итгэх хүсэл бодит түнэнд саат болдгийн хамгийн сайн жишээ. За жишээлх юм бол үнэнхүү бодит байдал дээр ашиг гарахгүй гэдэг ч юм уу. Чааш нь дампуурж магадгүй ч юм уу. Компани хувьчаагийг итгээд энэ болвол ашиг гарна. Яагаад ч дампуурахгүй. Яагаад ч хувьчаа нь унахгүй гэж тэгэж итгээд тэрийг үнэмчээд худалдаад авах юм болвол тодорхой хугацааны дараа бодит байдал болно. Өөрөөр хэлэх юм бол хувьчаа нь ундах ч юм уу, компанид дампуурдах ч юм. Ийм статик болоод бодит байдалд нийлчихгүй. Хүлээлтээр алхмыг юм болвол санхүүгийн ертөнцид алдаарна гэсэн. Энэ өөр чинь таалагдаж бол гэсэн ч гэсэн үнэн биш байж магадгүй. За энийг хүлэмжших хэрэгтэй. За 19 нь бол all together now гэсэн ийм жил. За энэ болвол жохоогч энэ номонд бичсэн бүх зүйлийг нэгтгэн дүгнсэн ийм бүлэг байна. За 20 дугаард нь confessions гэсэн зүйлийг оруулсан. За энэ болвол жохоогчийн өөрийнх нь ховын амьдрал санхүүгийн хандлагатай холбоотой жишээнүүдийг оруулсан байна. За энэ дээр гаргасан хамгийн гол санаа болвол санхүүгийн асуудлууд болвол бүхүү хүнд тохирох цорын ганц үнэн гэж байхгүй. Тийм учраас зөвхөн өөрчн тохирох, өөрөнчн сэтгэлийг амраадах шийдвэрүүд энэ болвол хамгийн зөв шийдвэр. За энэнийх нь хамгийн том жишээ болвол жохоогч болвол залуу байх үедээ боломжийн үнэтэй байшингийг бэлэн мөнгөөр худалдаа авсан байдаг. Ямар ч зээл нэтер авахгүй. Тэгэхээр санхүүгийн зөвлөгчд болвол энэ асуудалд
юу гэж ханддаг вэ гэх юм бол тухайн үед жээлийн хүү маш хямдхан байсан. Тэгсэн байтал яагаад жээл авч байр худалдаж аваагүй юм бэ? Хэрвээ жээлээр байр авсан юм бол байр авсан тэр бэлэн мөнгөөрөө хөрөнгө оруулалтыг болцтой байсан шүү дээ гэж. Энэ асуудлыг гаргадаг юм. Тэгэхээр санхүүгийн мэргэжилтнүүдийн хувьд авчлах юм бол наадах чинь үнэхээр маш их тоочоо мотой ашиггүй. За ийм тоочоо байж. Гэтэл жохоогчинд ямар хариулт өгсөн бэ гэх юм бол жээлгүй амьдрах тайван мэдрэмж надад хөрөнгөний өсөлтөөс илүү үнцэнтэй байдаг гэж тэгж харуулсан байна. Нэгдүгээр зээл авна, хоёрдугаард хөрөнгө өсгөнө гэж сэтгэлэн шил. Энэ хоёр зовлонгоос би ангижирч чадаж байгаа. Зүгээр л бэлэн мөнгөөр байраа авчихад тэндээ амьдарч байна. Энэ бол тухайн хүний сонголт байна шүү дээ. Гайхамшигтай. За бас хоёрдугаар жишээ нь юу гэх юм бол жохоогч бол өөрийнхөө гэр бүлийн нийт хөрөнгийн 20% нь бол бэлэн мөнгөөр хадгалдаг гэж байна. За энийг бол санхүүгийн зөвлөгчд бас шүүмжилж байгаа. За энэ бол ямар ч өгөөж өгөхгүй, хүүч өсөхгүй, хөрөнгө оруулалтын хэлбэрт шилжүүлсэнгүй учраас сул хөрөнгө ашиггүй гэж. Гэтэл жохоогч бол өөр үж бодолтой. Гэнт мөнгө нь яралт дэрж гарах юм бол ямар ч хөрөнгө жарах шаардлага байхгүй. Шууд бэлэн мөнгөсөө гаргаа өгч болно. Эсвэл чахчил унах үед хувж байгаа хямдхан үнээр жарах шаардлага байхгүй. Сэтгэлжүй хувьд ч гэсэн тайван уян хадам байж чадна гэх мэтэр тайлбарсан байна. Тэгэхээр эн чинь бүх хөрөнгө гэж хэлээгүй шүү дээ. Хөрөнгөний 20% бэлэнгээр надгалж яана гэж тэгж ярьсан байна. За 3 дугаар нь бол зоригтой биш хуримтлалыг өсгөж байгаа. Ямар ч зориггүйгээр хөрөнгө орлуулад явж байгаа. За энийг бол цоолын бусад гисүүдээр нарийн тайлбарлсан хөрөнгө мөнгө цуглуулах хуримтлалт их бол ямар ч зориг шалтгаан хэрэггүй гэж зүгээр л хуримтлуулах хэрэгтэй. Тийм учраас санхуд бол зөв шийдвэр гэж ирсэн байхгүй. Зөвхөн өөрчлөн тохирдог. Шин нойр авах ч ямар ч саат болохгүй. За ийм шийдвэр л хамгийн зөв. За тэгвэл өнөөдрийн ярсны товч дүгнэе. За өнөөдөр Морган Хьюслийн бичсэн Мөнгөний ухаан гэдэг номын талаар ярьлаа. За энэ дээр бол 20 зүйлийг бичсэн байна. За эннийх нь нэг нь бол хүмүүсийн мөнгөнд хандах хандлага бол өөр байдаг. Ягаад гэвэл тэд нарын амьдралын туршлага нь өөр. За энийг ойлгох хэрэгтэй. За энэ бол хамгийн чухал санаа. Тэрийг ойлгохгүй л жиж мөнгөтэй баян болж чадахгүй. За хоёрдугаард нь амжилтанд хүрэхэд зөвхөн хөдөлмөр биш. Аз болоод эрсдэл хамгийн их үүрэгтэй. Аз таарах юм бол босоод ирнэ, эрсдэл таарах юм бол унана гэсэн. Зөвхөн хөдөлмөр өөрөө чинь байж болохгүй. За гуравдугаард нь хангалттай гэдэг ойлголт байхгүй юм шиг мэдрэгдэг ч гэсэн хангалттай гэж хэлж чадах юм бол сэтгэл ханамжтай сайхан амьдрал. Мөнгө олох бол амарх. Гэтэл ханч чадахгүй байж байгаад дараа нь алддаг. За энд тухай ярьсан. Дөрөвдүгээрд нь компаниудын эцэд. За энэ нь юу гэх юм бол хөрөнгийг бол баг өсгдөг. За ийм хүмүүс амжилтанд хүрдэг. Тавдугаард нь баяжих болоод баянаа хадгалах хоёр бол шал өөр ур чадвар. Хүмүүс баяжиж чаддаг гэсэн ч гэсэн баянаа хадгалж чаддаг. 6 дугаард нь том амжилт гэдэг бол цөөхөн хідэн зөв шийдвэрээс шалтгаалдаг. Ихэнх зүйл нь бол бүтлгүүтдэг гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. 7 дугаард нь бол мөнгөний үнц. Бид нар ягаад мөнгөтэй болох ёстой? Ягаад баяжих ёстой? Энэ бол чаг хугацааг удирдах эрхчлөөг олж авахын тулд мөнгөтэй хүн эрхчлөөтэй байдаг. 8 дугаард нь машин доторх парадокс. Энэ юу гэх юм бол хүмүүс өөрийн чинь эд хөрөнгөний баян чинэлгээрээс хардаг. Харин тэрүүгээр өөрийгөө төсөөлдөг. Тийм учраас тэгж баян чинэлгээр гайхуулаад байх хэрэг байхгүй. Тэргээр чинь хинч гайхгүй. Харин би ийм байсан бол яах вэ гэж боддог гэж байна. За 9-дүгээрд нь мөнгө эд баялаг гэдэг бол нүдэнд харагддаг. Жинхэнэ баян хүн бол мөнгө зарцуулдаг хүн биш. Харин мөнгөн хадгалж чаддаг ч. Тийм учраас жинхэнэ баян хүний та гаднаас нараад мэдгүй гэсэн. Жинхэнэ баян хүний эд баялаг нь өнгөн дээр харагддаг. 10 дугаард нь мөнгө хадгалах хэрэгтэй. Хурамцлалт хийх хэрэгтэй. Ямар ч шалтгаангүйгээр. Хэдий их хэмжээний орлого олж гинөө гэдгээр шалтгаалгахдаггүй. Хэдий их хэмжээнд хурамцлалт хийж чадж гинөө үгүй байна гэдгээр баян ядуугийн ялгаа тодорхойлогдчихдаг. 11-р санхүүгийн шийдвэрийг бол логикоор биш, бодит амьдралын нөхцөлд тохируулсан ухаалаг шийдвэрээр гаргаж ирэх хэрэгтэй. Хэтэрхээ их логикоор онлын дагууд өндөр шаардлага тавих хэрэггүй гэсэн. 12 дугаард нь санхүүгийн зах зээлд хижээч болж байгаагүй зүйлс
Байнга тохиолддог. Түүх давтагддаг гэж бодсон хэрэг. Янжиргийн сюрприз орж ирж идэг. 13-т нь санхүүгийн төлөвлөгөөнд алдааны орон зай үлдэх хэрэгтэй. Ирээдүгийн бүрэн төлөвлөх боломжгүй. Ямар сайн төлөвлөгөө ч гэсэн алддаг гэсэн. Тэрийг тоожоосон байх хэрэгтэй. 14-р нь хүн болвол өөрчлөгддөг гэсэн чсэн тэрийг мэддэг. Өөрчлөлтгүй гэж боддог. Тийм учраас санхүүгийн зорилгоо чавхчааны хувьд бас өөрчлөх, уян хадан байх шаардлагатай. 15-д нь төлөвлөргүй юм гэж байхгүй. Санхүүгийн амжилтад ч гэсэн айдас, эргэлж, хүлээлт ийм үнд зүйлийн төлөврүүдийг хийж яадаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол айх хэрэггүй гэсэн. Тэр болвол айж гинэ гэдэг болвол эргэлж гинэ гэдэг болвол төлжгөө төлөөс юм байна. 16 дугаард нь санхүүгийн тоглоом болвол өөр. Тийм учраас бусдын үйлдэлийг дураах хэрэггүй. Өөрийнхөө тоглоомоор тоглож хэрэгтэй. За 17 дугаард нь гутран гүжил болвол хүмүүст илүү ихтгэл үнэмшилтэй сонсгодог. Тийм учраас гутран гүжилд автгадгаас болгоомжлох хэрэгтэй. Харин биш. Өөдрөг гүжил болвол ихтгэл үнэмшил муутай. Урт хугацаанд үйлчлдэг. Харин тэр нь болвол биднийг баян чинэлэг болгох тусалдаг юм байна. 18-нд болвол хүмүүс хүссэн зүйл үнэн гэж итгэх ийм хандлагатай юм. Тийм учраас бодит үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Өөрийгөө үлгэрээр хуурах хэрэг байхгүй. 19-нд болвол энд ярьсан зүйлүүдээ хураангуйлж нэгтгэсэн байж байгаа. 20-д нь болвол өөрийнхөө туршлагын ярьсан. За эндээс гарч байгаа хамгийн гол дүгнэлт нь юу гэх юм бол санхүүгийн амьдралд болвол зөв гэсэн ганцхан хариулт байдгүй. Зөвхөн өөр чинь тохирж ийн үгүй байна уу гэдэг л хамгийн гол үнэн зөв хариулт мөн. За ингээд Морган Хауслын Мөнгөний ухаан гэдэг номыг ярьж тайлбарлаж дуслаа. За өнөөдрөөс эхлээд дэлхийн шилдэг бестселлер болсон номуудыг цовруулаа ярина. За өнөөдрийн яраа бол эхнийх нь яраа байгаа. За ингээд та бүгдийг дараагийн яриагийг заавал үлээж авч сонсоорой гэж хүсэж байна. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.